Сайн байна уу? За өнөөдрийн дугаар Библи медиа гэдэг маань ингэж хэлж байгаа. Та бүхэн өнөөдөр Есүсийг танин мэдэх аргуудыг сонсох болно. За өнөөдөр ямар сургаал өгсүүдийн талаар сонсох байгаа. Чиний зүйлээ тасамаар за үүдэг зүгөө. Сургаал гэж байгаа. За энэ үгсийн хороо та бүхэндээ Есүсийг танин мэдэх аргуудыг сурах байгаа. Тийм болохоор Есүс одоо Библиэд ямар одоо сургаал өгсөн гэдэг тэр үгсүүдийг Есүсээр дамжуулж хэлж байгаа шүү. Тэгээд Есүс бол амьд байдаг учраас та бүхэн Есүсийг одоо Есүсийг шүтнээр Есүсийг шүтнээр та бүхэндээ одоо Есүсийг ерөнхийдөө шүтэх юм бол та бүхэндээ сайхан амьдрал дээрээс нэгтэж байх болно гэдгийг та бүхэнд анхаараарай. За тэгээд би уншиж эхлэе. За хатсан намайг тосон сууж үзээрэй. За тосон сууж үзээрэй. Фото болон лайка дараад копига дараад өгөөрэй. За та бүхэндээ уншиж үзүүлье. Эзэн мэрэгэн ухааны үндэс нь бүтээгч эзнээс эмээ хүндэх гэж байна гэсэн үг юм. Хэрвээ бид бүтээсэн эзнээсээ айж эмээн хийсэн бүхний түүний өмнө харьцсан гэдгээ ухамсарвал хар амиа хичээсэн байдлаасаа тад үнэн шударга эзэмсэхээс өөр аргагүй болно. Хэрвээ бид бүтээсэн эзнийхээ үгийг даган даасан замаар нь шударга явбал ирээдүйд тухайн санаа зовхоо болж хувь хүмүүсийн хооронд харьцсан итгэлцэл бий болсноор амар тайван ат жаргалтай байдаг эрч нийгэм болон гэр бүлийн харилцааны зан үнэт шударга байж бусдаас нь хараат байдлаасаа талан хувийн амьдралаа зөв зохицуулна. Дан зөв шийдвэрлэлийг гаргаж эхэлдэг зөв амьдрал гэдэг нь бүтээсэн эзнийгээ үгийн ямагт сэтгэлдээ танаж амьдралын үг чиглэн даагч луучин мэт хэрэглэж сурахыг хэлдэг болоо. За энэ үгсний хороо яадаг вэ гэхээр та бүхэндээ энэ үгс нь яадаг вэ гэхээр одоо та Есүсийн замаар явах юм бол одоо ерөнхийдөө Есүсийн замаар одоо ингэж явбал таны сайхан амьдрах юм. За хэрвээ та одоо Есүсийг таних мэдгүй байгаа бол яг одоо Библийг уншаад тэгээд намайг яг дагаад тусаад байсан. Тэгээ. За тэгээд Библи гэдэг маань миний амьдралд одоо маш их хэрэгцээ юм. Тийм болохоор та бүхэн одоо Бурхны цай үгээ би хэлж штэ хүмүүсээс хараад бус байж. За ингээд хүмүүс яагаад таны хараад бус байж гэдэг нь болохоор ингээд хүмүүс ингээд нэгнийхээ атаа хорсол тийм үү? Атаа хорсол чонс дээрээс нь нэг нэгэндээ хавьд нэгдсэн бол тийм нэг. Тэгээд эдгээр чинь бол энэ нүхээсээ бол одоо ингээд хараад идээ тийм үү? Хараад идснээрээ өөртөө бурхан та нарыг тоохгүй санахгүй гэсэн. Тэгэхээр та бүхэн одоо сургаалаа ингээд бодоод байвал яан гэсэн. Есүсийн одоо хүүхэд болж чаднаа. Тэгээд өдөр болгон залбирч чадвал Есүсийн одоо хүүхэд болж чаднаа гэсэн. Тэгэхээр Есүс одоо яваад байна. Гин үг гэсэн бол тэгээ гин үг хийгээ тийм үү? Нэгнийгээ гин үг гэсэн бол ханд авах багтаатай учраас ямартай бид нараа үгүй тийм үү? Дахин төрнө. Тэгэхээр Есүс биднийг шүүж дахин төрнө. Тэгэхээр бид нар одоо байгаа амьдралаа ад жаргалтай амьдрах нь хараат бус байдлаас хатан чухал. Тийм болохоор нэгнийгээ өмөлгүй байх нь бас чухал гэдгийг хэлмээр байна. За чихний хамрны хаяг яасан болохоор туссан болохоор жоохон зэний яриад байна. Тэгээд
Асгараа. За тэгээд болоо гэдэгтэй явсан тийм үү. За энэхүү ном нь гүн ухааны сургаал хэмээн сургалтын үгтээс гадна бас олон өөр сургаалыг багтаасан байна. Хамгийн чухал нь хүн ертөнцийн эзний шин сэтгэлээсээ өргөмжлөн дээдсээ заасан замаар нь явж гингүй амьдрахыг зорддог бөгөөд энэ орчлонд хүн болж төрснийхөө зорилгыг биелүүлэхдээ гэсэн үг болно. За амьдралын хүн болж төрнө гэдэг нь одоо амьдралын хаан одоо замаар явж байна гэсэн үг. Гингүй амьдрахын тулд зорилго бөгөөд энэ орчлон зүйлийг болж төрснийхөө зорилгыг биелүүлж байгаа. Есүс яг орчлон зүйлтэй амьдрснаа биелүүлсэн шүү дээ. Биднийг одоо ад жаргал үргэлж байгаа. Тэгэхээр Есүс хүний амьдрал болоод маш их одоо хэрэг болж байгаа зүйл нь Есүс байна. Бид нар болоод Есүс залбираад талах хэрэгтэй. Тийм болохоор Есүс гэдэг маань хамгийн ад жаргалтай зүйлийг хэлдэг юм. Тэгэхээр яах нь хүн ад жаргалыг хаанаас авах нь Есүс авах. Тэгэхээр та бүхэн Есүсийг амраа одоо Есүс болж байгаа шүү дээ. Одоо ингээд залбирсныхаа дараа та бүхэн одоо залбирсныхаа дараа сургаалын хэлээ сонсоод тийм сургаалын хэлээ сонсоод тийм хамт залбирч чадвал одоо Бурханы бүх болно. За та бүхэн таны дараа юм. За энэ тамаараа хазаарлаа. За миний цагтаа цагтуул маань юм болоод одоо ерөнхийдөө ертөнцийн эзнийг одоо Есүс гэсэн утгатай. Хүмүүс бид нар одоо Есүс гэсэн утгатай. ертөнцийн эзнийг за ертөнцийн эзнийг бүх байж болно. Тийм болохоор мөр хамт байсан. Хатадоя Есүс. Хатан би таныг энэ байгаа хүмүүс энэ видео хийж байгаа хүмүүс ад жаргал эрүүлийн байдаг гадаад. Тэгээд тэр хүмүүсийг эд баясаг ятуу төдөө байгаа хүмүүсийг эд баясаг хөрөнгө мөнгөөр татахгүй байхад таацлаач Есүс Христ. Тэгээд бид нарыг өөчлөн сонгож энэ ятуу төдөө амьдарч байгаа хүмүүсийг баян болгож өгөөч. Есүсийн нэрээр талархан гуйж байна. Амен. За ингээд бас залбирах хэрэгтэй. Тэгвэл чадвал Есүс хэлсэн. Одоо таны үгийг дагая тийм үү? Та бүхэн Есүс одоо хэлсэн шүү дээ. За би таны халелуя Есүсээ. За би таны үгийг дагаад тантай ингээд хамт байя. Тэгээд намайг нэг юм үгийг уучлаач гэвэл Есүс сонсоод энэ бүх намайг дагаад намайг нэг бүх болоход байгаа юм байна. Тийм. Энэ хүүхэд одоо тасарсан тийм үү? Түүнтэй тасраад амар хөөрхөн ахтай болно гэж нүдрүүгээ хилээд явж Есүс ингэрээр хараад баярлсан. Мэдээж баярлсан. Тэгэхээр хүмүүсээ ингээд гаргараасаа бариад ад жаргалтай эрүүлэн байвал хамгийн ад жаргалтай гэж би та бүхэн хэлмээрээ. Тэгээд чиний мэдээд ахын байгаарай. Тэгээд маргааш нэг сургаад хэлэх хоёроо гэж үү хэлмээр байна. Тэгээд тэгээд сургаал өгсөн ингээд би та бүхэн мэдэр гэсэн уушаа тэгээд видео одоо өндөрлөөд маргаашийн видео хийнэ. Ямтай мөрөө настан параа мэдэр гэсэн үг. За энэ хүү нам нь Израилийн улсын эзэн хааны Диватын хүү Шаламохын сургаал үгс хэмээн нэгдэг. Одоо тэсэн мэрэгэн ухааны гэж юу болохыг хүнд ойлгуулсан нэг журам ёс сургуун заавар зөвлөгөөг тургалт гүн ухаар ачиж үгсийг ойлгох аливаа юмд хашир хянуур хандах үнэт шударгаар амьдрах нь ямагт зөв зүйтэй шийдвэр гаргах чадвар зүйн ясны юмыг
хүлээн зөвшөөрөх, ухаанд сургаж дөрөв энэ боломжгүй хүмүүсийг хашир хянуур болгож залуу хойч үедээ өргөн мэддэг зөв замыг сонсгож авах чад үед өргөн мэддэг замыг сонгож авах чад вар олгох нь энэхүү сургаалт үгсийг зорилго болно. Ухаалтаг мэргэн энэхүү сургаалт үгсийг сонсоод сурч мэдснээ улам хийж ухаан ойлгох чадвартай нэгэн явах замаа эндээс олж харах болно. Тиймээс ойлгох зэрэг утгадаад ухаалаг мэргэн сургаалууд болон зүгээр үгс гүн ухаатны гэсэн үг таалагдсан таавруудыг хэд ухаж ойлгох тухай. За энэ дээр гарч байгаа аянда гүхгүй үнэхээр байсан. Тэгэхээр Есүс гэдэг маань хорвоо хэлээр хамгийн ойлгомжтой нэг нь Есүс. Есүс Христийн хүний ачаалтаа байж чадсан дээрээс нь бидний хоолунд авсан. Ятраа дэвэл Есүс аваад тэгэхээр та бүхэн ч гэсэн бас Есүсээс энэ хөө сургаалыг уншаад Есүсээс таны сайн хэлсэн шүү дээ. Есүсээр дахин төрнө гэдэг ихэд авсан гэдэг дахин төрөх зүг замаас аваад ерөөдөө юм хямраар хандах хэрэгтэй гэж би хэлсэн. Тэгэхээр энэ намайг уншнараа та бүхэн ийм ач жаргалтай байв. Ерөөдөө энэ намайг уншнараа зөв замаар яв. Буруу замаар явах зөв замаар яв. Тэгвэл та бүхэн энэ намаа уншаад тэгээд зордох замаараа цаг аваараа намаа унших гэж гайгүй. Өөртөө намаа уншаад байвал Есүсийн хавьд болоод хараадаа байж чигээд хүү байх ээж аваад хүү байхад болоо. Тэгээд өнөөдрийн видео ингээд дууссан. Тэгээд дараагийн видео баяртай. Тэгээд ямар ч өнөөдрийн дугаар та бүхэндээ библийн намыг уншиж өгдөө. Тэгээд ойлгосон зүйлээ коммент бичээд лайк болон сабскрайб дараад өгөөрэй. Тэгээд намайг нэрээ олон зүйлүүд өгөх. Миний хуучин аккаунтууд байгаа. Тэр аккаунтууд маань ингээд ажиллахад байсан байгаа. Тэгээд би ямар ч өөрөө Есүсийг таньж